Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн өршөөл. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Оросын шоронд хоригдоод суллагдсан Батболд манай сонинд ярьцлага өгөхийг хүссэн юм. Тэрээр одоогийн Оросын холбооны улсын аюулгүй зөвлөлийн дарга экс ерөнхийлөгч Дмитрий Анатольевич Медведевийг шүтдэг. Facebook-ийн профайл зураг дээрээ хүртэл Медведевийн зургийг байршуулсан нь ийм очиртай юмсан ч. Ингээд түүний яриаг хүргэе. Та өөрт тохиолдсон явдлаа ярина уу? Яг үннийг хэлэхэд бид 2008-аас 2010 оны хооронд Москвад халаасны хулгай хийж амьдардаг байлаа. Эх орныхоо ядарсан ард түмний халаас савыг тэмтэрч явхаар баян орсуудыг мулзалж байсан дээр гэж бодоод. Ер нь манай халаасны хулгайч нарын ихэнх нь гадагшаа гарч нүгэл үлдэх дуртай байдаг. Би Киевский вокзалын хажууханд нэг өрөө байр түрээслэн найз төгсөөгийн хамт амьдарч байлаа. Бид орсуудаас гадна Москвад жуулчилж яваа гадаадын иргэдийг торгоно. Арбат, Улаан талбай, Гүм, Цум хаваар ажилдаг. 7 хоногтоо $1000 ядрахгүй болчихно. Ингэж яваад 2010 оны 3 дугаар сарын 11-ний орой бит хоёр хуучин Арбат орчмоор явсан. Тэгтэл бидний өмнө залуухан хосууд үнсэлцээд ухаан мэдрэлгүй амьтад яв. Араас нь дагсаар метронд орлоо. Тэр үед шөнийн 22 цаг болж байсан болохоор метронд хүн цөөтэй байсан юм. Нөгөө хос цахилгаан шатаар доош уруудахдаа ч үнсэлцсэн чигээр хажууд нь бөмбөг дэлбэрсэн ч мэдхээргүй. Би тэдний араас дагаж төгсөө намаа халахлан хидэлдэх боллоо. Хэдэн хурууныхаа авиасыг үзүүлж хүүхний цүнхийг нь зүсч $500 ав. Бит хоёр буцаж шатаар өгсөн метроноос гарах үед энгийн увцастай хоёр булээ залуу үгийн зөрөөгөө гавлаад авч явдаг байгаа. Тэндээс хуучин Арбатын хажуугийн цагдаагийн 5 дугаар тасаг дээр авчирч байцаалт явуулж эхлэв. Бид тооцоо алджээ. Оросууд тэр үед Чечентэй байлдаж байсан. Үүний улмаас Москва болон том хотуудын олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газар метрондоо хаасавгүй камер суурлуулж тусгай албаных нь нүд салахгүй хянаж байсан юм гин. Азгүй новч чинь камерт нь өртөж хулгай хийж байсан бичлэг тэр чигээрээ гараад ирлээ. Хамгийн гол нь би хэрэгээ шууд хүлээж төгсөөг энэ хэрэгт хамаагүй болгохыг зорьсон. Ингээд бит хоёрыг 72 цаг саатуулахаар болов. Чи тэгээд найзгаа энэ хэрэгээс гаргаж чадсан уу? Бит хоёр 72 цаг саатуулагдаад төгсөөг батлан даалтад намайг цааш нь аваад явдлаа. Оросын мөрдөнд атсан эргүү. Яг 72 цаг саатуулаад тэндээс авч явсан. Саатуулах байр нь цагаан хэрэглэлтэй, ортой. Тэнд варианта талах төрс, томаттай загас идэл 3 онсон доо. Би тэнд очиод их сонин зүйлтэй таарсан. Миний орсон камерын хан дээр миний нэрийг Батхуйг гэдэг. Би олон жил авах байх. Хэрв та эндээс гардаг юм бол Монголд байгаа аавч хоёрт минь мэддэгдэрээгээд гэрийнхээ утсыг бичсэн байлаа. 3 хоногийн дараа намайг алдартай Путеркийн мөрдөн рүү авчив. Хаант засгийн үеийн харгас гэрцгийгээр нэртэй уг мөрдөнд 25,000 хүн хоригдож байлаа. Очсон өдөр хурууныхээ 3 талаас зураг авч чигэнж үзээд хүлээлгийн өрөөнд оруулсан. Хүлээлгийн өрөөнд 50 орчим хүн баригдаж ирсний ихэнх нь Оросын бага ястнууд. Ихэнх нь вицний зөрчилтэй жижиг сажиг хэрэг үйлдсэн Мялтки хулиганууд. Орсноос хойш цагийн дараа гаднаас бороохоо барьсан 3 хянагч ороод ирлээ. Тэд надтай нэг өрөөнд харагдж байсан Аз төрхтэй залууг шууд л маш аимшигтайгаар зодсон. Удалгүй модон шалан дээр улаан дороош дэвсчихүү гэмээр залуугийн цус талаар нэг бүрхээд үнэхээр амир. Лав тэр залуу туграагүй үлдсэн хавирга бүлт үсрээгүй шүд гэж байхгүй. Би хажууд Орос нөхөрт яагаад энэ залууг зодоод байгаа юм бэ хэмээн асуулаа. Тэр чи айх хэрэггүй эн чин Чечен. Чеченүүдийг ингэж байвал таарна гэд огт тоосон шинжгүй хэлв. Маргааш өглөө нь өчигдрийн баригдаж ирсэн нөхдийг камерт хувааж намайг гадаад хүмүүсийг хордог тусгай корпус руу авч явлаа. Тэр камерт гадаад гээд байх сүртэй улсууд байсангүй. Хуучин Оросын бүрэлдэхүүнд багтж байсан Казах, Молдов хэдэн бага ястнууд байсан. Камерт би дарамтлах, хоол ундыг нь дээрэмтлэх явд би юу? Тийм байхгүй. Хоорондоо зохицоод л болоод байна. Өдрийн хоол ундны норм нь гайгүй. Гадаад гэсэндээ надаас бусд нь эргэлт сайтай. Ганц хэцүү зүйл гэвэл надтай зуг хоригдож байсан Азербайджан, Киргиз, Башкир гээд багууд өглөө орой уншлаг уншаад унтуулахгүй. Нэг сонин зүйл нь лалынхан шейх доолондоо эргэтнээ угаадаг их цэвэрч бас цаг нь болохоор скачраа дэлгэж тавиад дээшээ алгаа харуулад дор дороо залбирна.
Сарын дараа надаас Сергей Алтунын гэгч мөрдөн байцаагч мэдүүлэг авсан. Надаас метронд болсон хэргийн талаар тодруулан асуух болов гэтэл шал өөр эзэн холбогдч нь олдохгүй хэрэг дээр чихэж эхлэв. Та 2009 оны 12 дугаар сарын 25-нд Смоленская станц дээр 50 настай В гэгчийн хоолой гэрчиж түүний биед байсан алтан гинж 2500 рубль 5000 еврог дээрэмдсэн гэдэг байгаа. Би ч айх гайх зэрэгцэн. Би ийм хэрэг хийгээгүй хэмээн үннээ хэлв. Гэвч Сергей Алтунын Монголоо чи удахгүй хэрэгээ хүлээх л болно гэж санаад хаалга савнгаар. Маргааш нь намайг гадаад иргэдийг хордог камераас гаргаж вор законуудын суудаг тусгай камерт шилжүүллээ. Би Бүтеркийн шоронд 1 жил 2 сар яс суухта чамгүй зовлон амссан юм шүү. Хүн амны хэлс хэрэгт гүтгэгдэж нийт 11 удаа камер хэлсч 5 удаа 7-оос 14 хоног өлсгөлн зарлаж мөрдөнгийн сахилгад 9 удаа орсон байдаг. Мөрдөн байцаагч надтай 16 удаа уулзаж байцаалт авсан. Дөрвчийн асуусан асуулт алд автна. Чи үсрээд 5 жилийн ял авна. Ингэж гүрийгээд чи өөрөө л эрүүл мэндээрээ хохирно гэж хүртэл панаалдаж үтсэн. Би гүрийдгээрээ гүрийж хэлс хэргийг хүлээгээгүй. Хагас жил Бүтеркийн мөрдөнд цуусны дараа шүүх хуралд оруулсан. Хулгай хийсэн хэрэгт 1 жил 6 сарын 20 хял, хүн амны хэрэгт 15 жилийн 20 хял онооч нийтдээ 16 жил 6 сарын 20 хялыг чанга тэглэнтэй 20 ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Таслагдсан даруйд манайхаар бол дамжин хорих юм да. Москвагийн зүүн зах Красный Брянскийн дамжин өнгөрүүлэхэд хүргэж ирлээ. Өрөөндөө 70-80 хулгайчтай. Өдөр болгон өөр шорон руу ачлага явна. Бас өөр шоронгоос хулгарууд нэмэгдэж ирээд л мөнхийн хөдөлгөөнтэй. Тэнд анх очоод галт гэдэг монгол залуутай таарлаа. Түүнийг хараад л золтой нулимс туслуулсангүй. Галт мань мэтээгээ бодвол Оросд 2 дахь удаага шоронд орсон Орос хэл Оросын эрүүгийн хуулийг сайн мэддэг. Миний хэргийг галт сонсоод чи Оросын чангын шоронд 15 жил яс суувал амьд гарч ирэхгүй. Сүрье юм уу өөрний халдвар төвчнөөр чад хийн. Чамд энэ ял цааз ял гэсэн үг. Тиймээс давж заалдах хэрэгтэй гэд миний өмнөөс дээд шүүхэд давж заалдах өргөдөл бичсэн. Өргөдлийн хариу яаж шийдэгдсэн бэ? Оросын дээд шүүхээс надад энэ хэргийг тохирсон гэж үтсэн. Хэрв дээд шүүхийн шийдвэр хэвээр ирвэл чи ерөнхийлөгч Медведевт хандаж өршөөл гуйгээд ахин 1% өргөдөл бичиж өгсөн байсан юм. Шоронгийн дамжинд би 120 гаруй хонсон. Хоол унд нь сайн биш. 100 гаруй хоригдлуудыг 3 давхар нааранд байрлуулж 3 хуваана. Өдрийн 24 цагийн эхний 8 цагт 1 давхрын наарныхан унтаж, 2 давхрынх нь наарандаа хөдөлгөөнгүй. Чимээгүй сууцгаач. 3 давхрын наарныхан өрөөндөө чөлөөтэй холтгож болно. 8 цагийн дараа 2 давхрынхан унтаж, 3 давхрынхан нааран дээрээ чимээгүй сууж, 1 давхрынхан өрөөндөө холхих гიშгэх мэтээр ээлжлэнэ. Өрөөний смотреши хянагчаар Коля гэдэг 12 жилийн 20 хялтай залуу байлаа. Түүний ардцаар 70 хоригдол бөмбөрнө. Галт бол өрөөндөө хөлөө олчихсон. Коля болон тэдний гал хамууттай өрөөний хойморт тусгай нааран дээр өнгөт зурагт үзээд тансаг хоол хүнс хэрэглэнэ. Оросын шоронд манахаас нэг ялгаатай зүйл нь шоронд тулгаа хийн гэсэн ойлголт байхгүй. Тэр бүхэл хараалын үг хэлбэл алуулна. Намайг орж ирсэн өдөр галт энэ бүхнийг захиж монголчуудын амны уншлага болсон биз хараалыг хэрхэвч хэлж болохгүй шүү. Тэгвэл шууд доошоо орно гэж захиж байлаа. Удалгүй галт инк 8 шорон руу ачигдаж би ганцаараа үлдсэн. Хэд хоногийн дараа Иран залуу орж ирсэн. Би түүнтэй гайгүй дотн танилцаж Мухаммед бит хоёр гал хам явлаа. Мухаммед татвараас зайлсхийсэн гэдгээр 1 жилийн 20 хял авсан Оросын татар хүүхэнтэй танилцсан нэлээд баян нэр байлаа. Түүнд өдөр алгасахгүй эргэлт орно. Мухаммед ярихтаа өөрийн өрсөлдөгч бизнесмэнүүд энэ хэрэгт түлхэж оролцсон гэдэг. Гэтэл нэг өглөө хянагч миний нэрийг дуудаад шоронгийн төлөөлөгчийн өрөөнд хүргэж өгсөн. Шоронгийн төлөөлөгч надад Оросын албаны улсын ерөнхийлөгч чамааг өршөөжээ. Ховт сунар юмаа бэлдээд эндээс гарч үзтээ хэмээн хэллээ. Энэ үгийг эхэлж сонсоод би итгээгүй. Үнэхээр хачин болж миний суусан хоног хэдийн 1 жил 6 сар болсон байсан тул би хулгайн хэрэг үйлдсэн ялла Бүтерк Красный Брянскийн дамжинд өнгөрөөд шоронгоос сулагдсан юм. Одоо манай гэрийн хаанд Оросын албаны улсын ерөнхийлөгч асан Дмитрий Анатольевич Медведевийн зураг байдаг.